За мөн хүүхдүүдэд томчуудаас өөрсдөд нь цаг гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Ажлын ачааллаас шалтгаалж тэдэнд гаргах цаг хомос анхаарал хандуулдаггүй гэдгийг ч мөн онцолж байгаамаа. Харин эцэг эх асран хамгаалагчийн ажлаасаа цагтаа тардаггүй байдал хүүхэд орхигдох гол шалтгааны нэг болжээ. Тиймээс илүү хариуцлагатай эцэг эх байх зорилго тавьж Төв аймагт 600 гаруй эцэг эх чууллаа. Ер нь нийт эцэг эхчүүдэд хандаж хэлгээд хүүхдүүдээ ямар ч бусдын сайн яваа муу яваа хүүхдүүдтэй битгий харьцуулж байгаарай. Тэгээд байгаар нь хүлээж авч ярилцж ойлголцож байгаарай л гэж хэлье. Хүүхдүүд гэртээ нэг өөр, эцэг эхтэй нэг өөр учраас тулж харилцаж хүүхдийн хүмүүжлийг ойлгоно гэсэн. Тэгээд хүүхдийн төлөвшөл хандлага эцэг эхээс гэр бүлээс л сурч учраас хүүхдтэйгээ л ойр байж ярилцах хэрэгтэй гэж байна. Хүүхдүүд орхигдоход эцэг эхчүүдийн өдөр бүрийн ажлын ачааллаас гадна амралтын өдрүүдэд ч тэднийг шахан ажилуулж байгаа байгууллагын бүтэц зохион байгуулалтын асуудал нөлөөлж байна. Мөн хүүхдүүд харуулах буюу том хүүхэдтэй дүү нарыг нь даатгадаг байдал нийгэмд түгээмэл байдаг. Харин хүүхдүүд ахлах ангид суралцаж байхад нь анзаарахгүй орхисон байдал үргэлжилвэл өөртөө итгэлгүй зан чанартай болдог сөрөг нөлөө үзүүлж байна. Хамгаалах тал дээр бид нар 35 жил ажиллалаа. Одоо хүүхдүүдэд хөгжүүлэх, хүүхдүүдэд аль болохоор оролцуулах, тэр ичимхий аймхай байдлыг нь арилгах, хөгжсөн хүүхэд өөрөө хамгаалагддаг энэ концепцийн дагуу хүүхдүүдэд хөгжүүлэх асуудал руу ерөөсөө анхаарья гэд ингээд явж байгаа. Хүүхдийн талаар ямар хуулиуд хэрхэн яаж тусгагдсан байдгийг талаар тодорхой мэдээллийг өгч ажиллаж байна. За дээр нь Төв аймаг өнөөдөр 2023, 24, 25 гээд онуудад бас хүүхдийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа бас зохис дурсаж товчхон танилцууллаа. Хүүхэд эцэг эх хоорондоо ойлголцох боломж олгох зорилготой нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулах саналыг эцэг эхчүүд гаргажээ. Үр дүнд нь хүүхэд хөгжиж өөртөө итгэлтэй болох хид хідэн давуу талтай гэж үзэж байна. Хүүхдийнхээ өмнө хүн бүр хариуцлагатай хандвал улсын хэмжээнд хүүхэд хамгааллын хууль тогтоомж хэрэгжихэд төхөн болно гэж үзэж байна.